Гэтэл тэр чигтээ дуугүй байсан Кусанаги энэ үед анх удаа үл ялэг инээмсэглэв. Тэр нисгэгчдийн үгийг тоохгүйгээр бүгдийг аварна гэж тайван хэллээ. Үүнийг сонсон нисгэгч энэ бол жирийн хүний шийдэж чадах асуудал биш. Өнөөдөр бид бүгд үхэх тавилантай гэж анхааруулв. Гутранг нисгэгчдийн яриаг сонсохоос залхсан Кусанаги бүхэгийн хагарсан цонх руу алхав. Нисгэгч нарын анхааруулга асуултыг огт тоолгүйгээр тэр шууд онгоцноос үсэрч эхлэв. Хината эхэндээ Кусанагийн амиа бодоо зугтлаа гэж бодсон ч удалгүй онгоц асар хурдтай доошолж эхлэхэд тэр бодолдоо харамсав. Энэ чигээрээ бол хэдхэн минутын дотор бүгд сүрэх аюултай байлаа. Тэр үед зорчигчид сүүлчийн залбиралдаа орж энэ бүхэн дуусахад ядаж Тэнгэрийн оронд очиосой гэж хүсэж байв. Харин нисгэгч хамаг чадлаараа онгоцны хамрыг өргөж далайд мөргөхөөс аврахыг оролцсоор байлаа. Бүгд найдвараа алдсан яг тэр мөчөд гайхамшиг тохиов. Онгоц гинэт тэнцвэрээ буцаан олж дахин өндрөө авч эхэлсэн юм. Ийм зүйл болсныг хараад хоёр нисгэгч хоёулаа нүдэндээ итгэсэнгүй. Онгоцонд яг юу тохиолдоод байна вэ гэж тэд гайхав. Харин Кусанагийг анханасаа сэжиглэж байсан Хината амийг нь аварсан хүн бол Кусанагийн мөн гэж хэллээ. Хэрв түүний таамаг зөв бол Кусанагийн бүх онгоцыг ганцаараа өргөж яваа гэсэн үг байв. Үнэхээр тэр үед Кусанагийн онгоцны яг доор байрлаж 230 гаруй тонны жинг өөр дээрээ авч хамгийн ойрын нисэх буудлын руу чиглүүлэн удирдах байлаа. Тэр үүнийг яаж хийж байгаагаа тайлбарлахдаа эхлээд онгоцны доод хэсгийг бүхэлд нь бүрхэх аврах саад маш их мангаар бий болгосон. Дараа нь эд шидтэй тулааны урлагаар биеийн хүчээ нэмэгдүүлсэн гэж хэлв. Үүний зэрэгцээ салхины шид ашиглан онгоцны чиглэлийг засч аюулгүй болгох газар руу чолоодож байсан аж. Онгоц өргөж үзэж байгаа нь түүний хувьд анхны тохиолдол байсан тул мэдээж багагүй хүндрэл гарч байлаа. Далайн төвшнөөс хэдэн мянган метр өндөрт 230 тонны жинтэй онгоцыг ганц хүн юу ч биш мэт өргөж яваа гэхэд нисгэгч одоо ч итгэж чадахгүй байв. Кусанагийн юу хийж чаддгийн гэрч болсон Хината түүнийг бүр жинхэнэ араатын юм байна гэж дүгнэж улам сонирхох болов. Нисгэгч бүх зүйл одоохондоо зүгээр болсон гэж мэдэгдэхэд үйлчлэгчид болон зорчигчид бүгд сая амс хийлээ. Нэг эцэг болон бяцхан охин нь ч дахин нэг өдрийг үзэх боломж олдсондоо баярын нулимс унгаж байв. Гэвч баяр хөөр нулимсны дунд нисгэгч хит эрт баярлах хэрэггүй гэж анхааруулв. Учир нь буух араа нь огт ажиллахгүй байгааг тэр дөнгөж сая олж мэдсэн байлаа. Ингээд нисгэгч хамгийн ойрын нисэх буудлын зурвсыг олж онгоцны хамрыг тийш нь чиглүүллээ. Кусанагид газар дах ямар нэгэн төлөвлөгөө байгаа байх гэж тэр найдаж байв. Хагас эвдэрсэн онгоц зурвас руу ойртоход доороос нь өргөсөөр байсан Кусанагийн 6 дугаар түвшний хоосон орон зайн шид болох дээд шидийн хан ашиглав. Тэр аврах саадаараа онгоцны уналтыг зөөлрүүлж дараа нь хурдыг нь хангалттай хэмжээнд сааруулснаар онгоцыг бүрэн зогсоож чаджээ. Кусанаги ямар нэгэн байдлаар амжилттай газардмагц бүх онгоц баяр хөөрт автлаа. Танихгүй хүмүүс хүртэл бие биенээ тэрвэрч нисгэгч тусгай шидийн ангийн ахлагч Кусанаги руу жинхэнэ цэргийг шиг ясасан юм. Харин Рику, Хината хоёр түүний хийсэн зүйлд бараг гайхсанчгүй зүгээр л чимээгүй ширтэн түүнтэй хийх эцсийн уулзалтаа хүлээж байлаа. Кусанаги онгоцноос буухтай зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрийн сурвалжлагчид түүн рүү дайран ирж онгоцны сүрлийг яаж зогсоосон талаар товчхон мэдэгдэл өгөөч гэж шавлаа. Энэ үед Кусанагийн амьдралынхаа хамгийн дарамттай нислэгээс дөнгөж гарч ирсэн байж тайван байдлыг нь өмүүлж байгаа тэр нөхдөд үнэхээр уур хурч эхлэв. Аз болоход ухаан алдахаасаа өмнө хамгаалалтын баг гарч ирэн хэвлэлийнхнийг тарааж дараа нь хэвлэлийн баг хурал зохион байгуулна гэж амлаад Кусанагийг Такигамигийн гэр рүү хүргэхээр авч явлаа. Явахын яг өмнө Хината, Рику хоёр түүнийг тосон зогсож Магдалины хідэн үг хэлэн дараа нь ашиг олохын тулд тал засахыг оролдов. Гэвч Кусанаги тэдэнд гавьяаг нь өгөхгүй. Харин та хоёр ч гэсэн адилхан сайн ажилласан гэж магтав. Төлөвлөгөө нь ажиллахгүй байгааг ойлгосон нөгөө хоёр хідэн хөндий үг шидээд өөр өөрсдийн замаар явцгаав. Хината харин дахиад уулзна гэж хатуу өнгөөр хэлээд үлдлээ. Удалгүй Кусанагийг Такигамигийн уулзалтын өрөө рүү дагуулan оруулав. Тэнд өндөр настай хатагтай Такигами өөрөө түүнийг зочны ясоор найрсгаар угтан авчээ. Хоёул сууцгаасны дараа Такигами түүнийг энд дуудаж уулзах болсон шалтгаан нь сүүлийн үеийн ололт амжилт хэрэглэж буй шидийн аргууд нь түүний багш бөгөөд хамтрагч байсан Ичигами Минатогийнхтой тун төстэй санагдаж байгаатай холбоотой гэж хэлв.
Ялангуяа хоосон орон зайн шид бол маш ховор урлаг бөгөөд Ичигами энэ тал дээр гарамгай байсан гин. Ийм шидэн хэрэглэхэд төвөгтэй учраас цөөн хідэн шидтэн л зөв эзэмшиж чаддаг. Ихэнхдээ ашиггүй шид гэж тооцогддог аж. Гэхдээ тийм байлаач Такигами Кусанаги ийм шидийг эзэмшдэгт үнэхээр гайхсан хിവэр байлаа. Тиймээс тэр сониуч зангаа дарж чадалгүй. Яаж Ичигамигийнхтай яг ижил шидийг ашиглаж байгаагаа хэлж өгөөч гэж Кусанагигаас асуулаа. Түүний үгийг сонсож дууссан Кусанаги үл ялаг инээгээд өөрчлөгдөхгүй хിവэрэл байна да гэж хэлв. Энэ нь яг л Ичигами амьд байхдаа түүнтэй ярьдаг байсан өнгө аястай байв. Гайхсан Такигами бид хоёр өмнө нь уулзаж байсан юм уу гэж асуухад Кусанаги бүр шуудхан тоолж баршгүй олон удаа уулзсан гэж хэлв. Дараа нь асуултанд хариулан Ичигамигийн шидийг ашиглаж чаддаг шалтгаан нь би өөрөө Ичигами Минато учраас тэр гэж хэллээ. Такигами энэ үгийг огт танихгүй нэг хүнээс сонсоод баг зэрэг гайхсан ч өөрийгөө барьж чаджээ. Тэр өмнө нь өөрийгөө Ичигамитай холбоотой гэж мэдэгддэг хамаатан садан, найз нөхөд, хайртай хүн, бүр нууц хүүхдэн гэж хүртэл дүр эсэгдэг олон хүнийг харж байсан гэж хэлв. Бүгд л Ичигамитай ойртож ашиг хонжоо олохыг хичээдэг байж. Гэхдээ тийм олон ловэрчттай нүүр тулж ирсэн туршлагатай түүнд хэн нэгэн шууд өөрийгөө Ичигами өөрөө гэж хэлнэ гэж огт санаанд орж байгаагүй аж. Түүнийг бас л нэг луурчин гэж үзсэн Такигами удахгүй хэлэх үгэндээ урьдчилан уучлал хүсээд өөрөө эхэлж холбоо барьцгаад одоо ингэж байгаа нь эвгүүч гэлээ. Гэрээс нь гарч явахыг Кусанагигаас илдгээр хүсв. Харин Кусанаги түүнээс өмнө нэг зүйл хэлмээр байгаагаа илэрхийлээд түрүүн хоёр ах トゥ утай таарахад дүүн Ичигамигийн хүүхэлдээтэй байсныг дурдлаа. Үүнийг сонссон Такигами ихэд бодилж эн чинь юу гэсэн вэ гэж асуув. Тэгэхэд Кусанаги Ичигами амьд байх үед чи өөрөө түүний хүүхэлтэй хиймээр байна гэж хэлж байсан шүү дээ хэмээн сануулав. Энэ үгэнд Такигами хөлсөн цутгаж тийм хувийн зүйлийг чи яаж мэддэг юм бэ гэж балмагдан асуулаа. Хэсэг нам гүн болсны дараа Кусанаги түүнд чи нэг удаа Ичигамигийн хүүхэлтэй хүүхдүүдэд хүч өгнө гэж хэлж байсан шүү гэж зөөлөн хэлв. Тэр өдөр хүртэл ч гэсэн Кусанаги хүмүүсийг аварсаар л явжээ. Кусанагийн ярьсан бүхнийг сонссны дараа Таками аажмаар түүнд итгэж эхэлнэ. Тэр бүр үнэхээр жинхэнэ. Ичами мөн үү гэж түүнээс шууд асуухад Кусанаги одоо хүртэл бүрэн итгэхгүй байгаад нь баг зэрэг урам нь хугарна. Тэгээд түүнд нэгэн түүх ярьж өгөхөөр шийддэг. Хуучин дурсамжаа ярин хэдэн минут өнгөрсний дараа Такигами эцэст нь Кусанагийг үнэхээр дахин төрсөн Ичами Минато мөн гэдэгт итгэнэ. Кусанаги түүнийг эргэлзэнд нь баг зэрэг зэмлэхэд Такигами орчин үеийн энэ нийгэмд дахин төрөлт гэх зүйлд амархан итгэнэ гэдэг боломжгүй шахуу гэдгийг хэлнэ. Ичами үргэлж жирийн биш нэгэн байсан ч өөрийнх нь амьд ахуйд эргэн ирсэн гэхэд тэр одоо ч бүрэн итгэж чадахгүй байлаа. Үүний дараа Такигами Кусанагид түүнийг нас барснаас хойш дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдсныг тайлбарлаж өгнө. Үлдсэн яриагаа маргааш үргэлжлүүлээгээд Кусанагийг тэндээ хонохыг ятгахна. Кусанаги ч зөвшөөрч удалгүй өрөөндөө орж амарна. Шүн дунд орчимд Рику ямар ч чимээ гаргалгүй Кусанагийн өрөөнд Сим орж ирээд түүнийг унтаж байхад нь нэг мөсөн дарахаар сэлмээ далайна. Гэвч бүх зүйл түүний бодсноор болдоггүй. Кусанаги гинэт орныхоо хажууд гарч ирээд унтаж байгаа хүнийг ингэж дайрна гэдэг тун арчаагүй арга байна гэж хүйтнээр хэлнэ. Тэр үед Кусанаги дайрагчаа Рику гэдгийг анхандаа мдээгүй ч нүрийг нь сайн хараад тэр даруйд танина. Гэвч яриа өрнүүлэх завч өгөлгүй Рику дахин дайрч Кусанагич довтлохоог нь бултна. Удалгүй Рику түүнийг өрөөний цонхоор түлхэж гаргахад Кусанаги гаднах хашаанд аюулгүй бууна. Рику ч хугацаа алдалгүй түүний өмнө гарч ирээд нэгдүгээр төвшний газрын шид болох рок брейкийг ашиглана. Яг тэр үед Кусанаги хоосон чанарын нэгдүгээр төвшний хамгаалалтын саадыг үүсгэн түүний дайралтыг тогтоохыг оролдоно. Гэвч хэдхэн цохилтын дараа Рику Кусанагийн саадыг чадварлаг зүсэж нэвтэлж Кусанагийг арагш ухрахад хүргэнэ. Ингэснээр тулаан жинхэнэ утгаараа эхэлнэ. Хоёр дахь үе эхлэхийн өмнө Кусанаги Рикугийн сэлэм өөрийнх нь саадыг тийм амархан нэвтэлсэнд гайхаж эн чин эсрэг шидийн зэвсгүү гэж асууна. Гэвч Рику юу ч хэлэлгүй мангаа цэнэглэж дахин тулалдахад бэлэн болно. Тэд яг мөргөлдөх гэж байх мөчид Хината гарч ирээд тулалдааныг зогсоохыг тушаана. Кусанаги түүнийг энэ бүхэнд оролцсон гэдгийг мэдэж байсан мэт хандах боловч Хината түүнийг үл тоон дуудагдсан тул дагахыг шаардна.
Тэгээд Кусанагийг хөдөлгөхгүй тулд түүний найзуудын гэрт сэм ортож буй хүмүүсийн шууд бичлэгийг харуулж хэрэв хамтрахгүй бол унтаж байхад нь тэдэнд халдна гэж сүрдүүлнэ. Өөрийгөө бүрэн хавханд орсныг ойлгосон Кусанаг тайван дуугаар тэд юу хүсэж байгааг асуухад Хината эхлээд өөрийгөө болон Рикуг танилцуулна. Дараа нь ганц шаардлага нь Кусанагийн тэдэнтэй нэгдэж эд шидийн язгууртан болох явдал гэж хэлнэ. Хэрэв тэгвэл түүнд нэр хүнд, зэрэг дэв, алдар, эд баялаг, эрх мэдэл хүсвэл эмэгтэйчүүд хүртэл дагалдана гэж амлана. Түүнээс ч чухал нь ингэснээр найзуудаа хамгаалж туйлын тушаал өгөх эрх мэдэлтэй болно гэдгийг онцлно. Харин эсэргүүцвэл эд шидийн язгууртнууд насан туршид нь мөрдөн мушгиж Кусанаги болон түүний дотны хүмүүсийн амьдралыг там болгоно гэж сүрдүүлнэ. Ингээд хариултаа одоо хэл гэж шаардна. Эцэст нь Кусанаги залхуу шидэнгүүдийн тэр бүлэглэлд нэгтгэхээс эрс татгалзана. Түүний хариунд ууралсан Хината уцаа гаргаж тушаал өгөхөд бэлтэнэ. Тэр Кусанагийн хүмүүсийг барьцаа болгон ашиглана гэж хэлээд түүний бардам занг нэг мөсөн дарах төлөвлөгөө Б хэрэгжүүлэхийг тушаана. Гэвч яг тэр мөчид Кусанаги Осака руу явахынхаа өмнө өөрийн хүмүүстэй өгсөн бугуйчнууд гэрэлтэж эхэлнэ. Тэд бүгд унтаж байсан ч шаргал өнгийн эд шидэн дүрс үүсэж Кусанагийн сүүдэр мэт хэлбэр гарч ирнэ. Үүнийг харсан Хинатагийн хүмүүс айж балмагдан юу болоод байгааг ч ойлгож амжилгүй. Тэр эд шидэн дүрснүүд 5 дугаар төвшний өндөр хэмжээний манд сордог хоосон чанарын шид ашиглан тэднийг дорн нам дарна. Хэдэн минутын дараа Хината хүмүүсээсээ ямар ч хариу ирэхгүй байгааг анзаарч холбогдох гэж оролдоно. Гэвч ямар ч хариу ирэхгүй тул Рику хамгийн муу хувилбар тохиолдсныг ойлгож баг нь бүгд устгагдсан бололтой гэж дүгнэнэ. Ууралсан Хината Кусанагигаас яг юу хийснийг нь асуухад Кусанаги ийм зүйл болно гэдгийг урьдчилж тооцоолоогүй бол тэр өөрөө гэсэн үг гэж буцааж хэлнэ. Хэдийгээр тэр Кусанагийг ихээхэн яшигтай амьтан гэж бодож байсан ч онгоц булаалт болон барьцааны нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсныг нэмүүлж түүнд эхний шалгалтаа давсан гэж мэдэгдэнэ. Үүнд гайхсан Кусанаги онгоцны хэрэгч мөн тэдний хийсэн зүйлөө гэж асуухад Хината тийм арга хэрэглэж түүнийг тоглоомдоо татан оруулахгүй гэж шууд үгүйсгэнэ. Дараа нь хоёр дахь шалгалт нь бэлд гэж хэлээд Рикутэй хамт манаагаа дахин цэнэглэнэ. Кусанагич сайн тулаан хүсэж байсан бололтой тоглоом шоглоомоор энэ зодооныг алгасаж болох уу гэж асууна. Мэдээж Хината зөвшөөрөхгүй. Тэр даруй Рикутай хамт дайрна. Эхний дайралтаар Хината Кусанаги руу өшөглөхөд Кусанаги төвөггүй хаана. Дараа нь Хината зай авч өөрийн дараагийн дайралт болох 4-р төвшний галын шид флерийг гаргана. Шид дэлбэрэлт үүсгэгч Кусанагид ямар ч гим хор хүргэж чадсангүй. Яг тэр үүмэний дундуур Рику сэлмээрээ Кусанагийн хүзүү рүү чиглэн дайрдагч Кусанагийн хүзүүнийхээ орчимд жижиг саад үүсгэн цохилтыг нь зогсоочихно. Ийм довтолгоонд жирийн хүн аль хэдийн өөхөх байсан даа гэж тэр дуу алдана. Хината түүнийг бие тоох хэрэггүй гэж хэлээд 5 дугаар төвчний галын шид Blazing колумныг ашиглана. Кусанаги энэ бол боломжийн шид байна гэж магтаад 3 дугаар төвчний усны шид Азур Сплэшер түүнийг бүрэн сармагжуулна. Түүний ийм чадварыг харсан Хината Кусанаги тарин уншилгүй шид хэргэлдэг гэсэн цурхал үнэн байсныг ойлгоно. Тэгээд бүр өөрийн 5 дугаар төвшний шидийг 3 дугаар төвшний шидээр дарсан нь түүнийг илэглэж байна гэж бодно. Тэр хооронд Рико дахин дайрахад Кусанаги бултаад тулаанаа тэнгэрт үргэлжлүүлэе гэж санал болгоно. Хината ч огтхонч эргэлзэлгүй зөвшөөрч Рикотэй хамт агаарт хөөрнө. Тэнд Хината өмнө нь түүнийг дутуу үнэлснээ хүлээн зөвшөөрөөд одооноос хүчээ харамлахгүй гэдгээ мэдэгдэнэ. Ингээд хоёулаа өөрсдийн хамгийн хүчтэй шидээ гаргаж Хината 7 дугаар төвшний галын шид Demons Blaze-ийг, Рику 7 дугаар төвшний газрын шид Comet-ийг нэгэн зэрэг ашиглана. Кусанагийг тэдний дээд техникийг хамгаалж чадахгүй гэж ихэд бардам ярьсны эцэст хоёр довтолгоо зэрэг ирэхэд Кусанаги 7 дугаар төвшний хоосон чанарын Бениш гэх шидийг гарган хоёуланг нь бүрхэж аваад юу ч үгүй мэт замхруулчихна. Үүнийг харсан Хината Рику хоёр юу болсныг тархиараач боловсруулж чадахгүй балмагдана. Тэдэнд ойлгуулах гэсэн мэт Кусанаги тэр ердөө шидийн энергийг задалж сарниулсан төдий. Ингэснээр орчин тойронд учрах хохирлыг багасгасан гэж тайлбарлана. Гэвч үүнийг сонссон Хината бүр уурлаж ийм тулаан бол жинхэнэ тулаан биш. Кусанаги зүгээр л бултаж байна гэж гомдлоно. Одоо жинхэнэ хүчээ үзүүлнэ гэж тангаргалагч яг тэр мөчөд орчны энерги огцом өөрчлөгдөж эхэлнэ.
Тэд юу болоод байгааг ойлгох гэж оролдож байх зуур тэнгэр улаан өнгөөр будагдаж Кусанаги Осакад ээлжид гай гамшиг буусныг тэр дор нь ойлгоно. Түүний бодлоор хит олон зүйл нэгэн зэрэг болж байгаа нь зүгээр нэг тохиолдол байж таарахгүй байлаа. Улаан тэнгэр Осакаг бүрхэх үед Такиками ч бас цонхороо тэр ёрын туяаг анзаарна. Хэсэг ширтсний эцэст тэр хөшгөө хаачхна. Харин Хината нүдэн дээр нь гамшиг өрнөж байхад ч үүнийг үл тоон Кусанагитай үргэлжлүүлэн тулалдаж бүр устгахыг хүснэ. Гэвч Рико түүнийг зогсоож тэдний жинхэнэ зорилгыг сануулснаар Хината арайхийн тайвширна. Кусанаги ч эхлээд энэ гамшигыг зогсоох ёстой гэж хэлээд тулалдаанаа түр хойш тавина. Ингээд тэр 50 жилийн өмнөх их гамшигаас хойш балгас хിവэр орхигдсон Дотомбори дүүрэг рүү нисэж очино. Тэр орчныг ажиглахдаа Шибуятай харьцуулж одоо ч идэвхтэй гамшиггүй атла мангасууд тасралтгүй төрсөөр байгааг анзаарна. Ийм аюултай газар хүн байж таарахгүй гэж тэр бодовч хот даяар жижиг мангасууд бөөнөрөө тарж эхэлснийг мэдээд бүгдийг нь ганцаараа дэлгэхгүй гэдгээ ухаарна. Хэрэв ингэж орхивол тэд хүний сууршил руу нэвтэрч сүрэл авчирна. Тэр тусламж дуудах тухай бодож эхлэх мөчид Рико, Хината хоёр хурц ирэн хамтран тулалдахаа санал болгоно. Кусанаги тэднийг сая л өөрийг нь алхаа байсан юм уу гэж ёжлон хэлэхэд Рико өмнөх зодон зүгээр л сорил байсан. Харин одоо Кусанаги тэнцсэн учраас түр хамтрахаар болсон гэж тайлбарлана. Кусанаги санаа алдсаар тэдний тусламжийг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ хоёртой холбоотой асуудал цаашид ч дуусахгүй мэдж байлаа. Гудамж дүүрэн мангасуудаар бэлхэх үед гурвуулаа урагшилж тэднийг тосон байлдана. Хината өөрийнхөөрөө сүртэй орж ирээд одоо мангасуудын хядлага эхлэнэ гэж зарлаж 5 дугаар төвшний Blazing колумнаар бүхэл бүтэн сүргийг нэгд оршигтаана. Рикуч бас өөрийн хувийг цэвэрлэнэ. Харин Хусанаги дээрээс нь 5 дугаар төвшний хоосон чанарын сум довтлогоо цацсан жижиг мангасуудыг арилгаж гол даргыг гарч ирэхийг хүлээнэ. Тулааны талбарыг ажиглаж явахдаа Кусанаги таяг тулаад алхаж буй нэгэн өвгөнтэй таарна. Тэр даруй бууж очиод зүгээрөө гэж асуух боловч өвгөн юу ч хэлэхгүй. Кусанаги аюулгүй газар хүргэж өгье гэж санал болгох гэсэн ч өвгөн түүнийг арагш түлхэж хэсэг хөмсгөө зангидж байснаа санаа тавьсанд баярлаа. Гэхдээ би зүгээр гэж хэлнэ. Өвгөнд нэг л танил зүйл мэдрэгдсэн ч Кусанаги яг хэн болохыг нь тогтоож амжилтгүй байтал нэгэн дагалдагч нь өвгнийг хар седанд суулгаж аваад явчихна. Удалгүй Осакагийн өөрийгөө хамгаалах болон гамшигын эсрэг хүчнүүд бөөнөрөө ирж дотон боргийн гарцуудыг бүслэн гамшигыг тархахаас сэргийлж эхэлнэ. Тэдний хурдан ажиллагаа Кусанагид таалагдаж харьцангуй туршлага багтаач бэлтгэлтэй гэж шидүгэн хэлсэн үг санаанд нь орно. Хамгаалалтын шугам тогтож байх үед Кусанагийн нэгэн офицерын хажууд буухад тэр түүнийг төөрсөн хүүхэд гэж эндүүрнэ. Харин дараа нь тусгай эд шидийн багийн ахмад болохыг нь таниад шууд хамтран ажиллахыг зөвшөөрнө. Тэр агшинд нэг мангас офицерын ард сим ойртон ирэхэд Кусанаги түүнийг нүд ирмэхийн зур үнс болтол шатааж офицерын амийг аварна. Тэгээд болгоомжоо бүү алдаарай гэж анхааруулад нөхцөл байдлын талаар асууна. Офицер цагдаа өөрийгөө хамгаалах хүчин хоёр дотон бориг бүрэн бүсэлж энгийн иргэдийн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж байгаа ч гол мангасыг тэдний хүч хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Кусанаги гол мангасыг өөрөө хариуцсан гэж амлахад цэргүүд талархна. Тэр бүр цаашлаад өөрт нь нэмэлт хүч байгаа гэж хэлэхэд хүмүүс бүр гайхна. Рику Кусанаги шууд хариулаагүй ч элит хоёр хүч хамт байгааг харсан офицеруудын дунд найдвар дахин сэргэж эхэлснийг анзаарна. Гэтэл яг тэр үед барааны л ягаан ясам агаар даяар тархна. Цэргүүдийн бие гинэт асар хүнд болж хөдөлж чадахгүй шахан болдог. Манан дундаас авраг биетэй нэгэн аажмаар гарч ирэхэд офицерууд түүнийг шууд танина. Тэр бол гол чөтгөр энэ гамшигын жинхэнэ дарга байлаа. Энэ ганц мангас л Осакаг тэр чигтэн сүйтгэх хүчтэй. Түүний өмнө жирийн хүмүүс бол юу ч биш. Харин Кусанаги огтхон ч сандарсангүй. Тэр бүр инээмсэглэж ингэтлээ удаж гарч ирдэг нь юу вэ гэж голж итгэхрийг зэмлэнэ. Түүний ийм тайван байдал цагдаа нарыг бүр гайхшруулна. Кусанаги тулаанд орохоос өмнө Хината Рико хоёр урагш гарч ирээд энэ голч итгэр бол тэдний олз Кусанаги зүгээр л хажуугаас нь харж буй гэж хэлнэ. Хэдийгээр өөрөөс нь урдуур орсонд нь жаахан тургуйцсан ч энэ зэрэглэлийн дайсныг тэд дааж чадах болов уу гэж найдан Кусанаги хойш сууж өгнө. Тулааны талбар бэлэн болмогц Хината Рико хоёр амь насны тулаандаа бэлтгэн. Тэд дахин өөрсдийн хүчтэй шидэд болох Demon Blaze ба комитиг гарган хөдөлгөөнгөө зогссон гол чөтгөрөө шиднэ.
Гэвч тэр тэднийг яг л хүмүүсийг харж байгаа мэт ширтэж байснаа. 8 дугаар түвшний галын шид суперновагаар хоёуланг нь нэг дор устгаж орхино. Хурц гэвлэн язгууртнууд болон цэргүүдийн нүдийг согломоор гэлбуулж тэд ийм дорд нэгэн мангас яаж ийм хүч хэрэглэж байгааг ойлгож чадахгүй балмагдана. Ингээд тэд мангасын хүчийг аргагүй хүлээн зөвшөөрч дахин дайрахаар зэхэх мөчөд гол чөтгөр гинэт хүний хэлээр ярьж энд хүчтэй шидтэн байна уу гэж асууна. Гол чөтгөрүүд жирийн мангасаас илүү ухаантай гэдгийг мэдэж байсан нэг цэрэг хүртэл хүн шиг ярьж байгааг сонсоод цочирдно. Хүмүүсийн нүүрэн дээрх айцыг харсан Кусанаги энэ бол ойлгомжтой урвал гэдгийг ойлгоно. Хүний ухаантай мангас бол тун ховор харин үл мэдэгдэх зүйл үргэлж айдас төрүүлдэг. Гэхдээ Кусанаги чимээгүйхэн ажигласаар язгууртнууд цаашид хэрхэн өөрсдийгөө эвгүй байдалд оруулахыг харж зогсоно. Эхний дайралт нь бүтлгүүцэнд бухимдсан Хината дахин уурлаж чөтгөрийг үнс болгож орхино гэж хашгираад Demon Blaze-с ч илүү хүчтэй галын шид ашиглана. Рику ч бухимдлаа сэлэмдээ шингээж 8 дугаар төвшний таталцлын шид Dimensional Blade-ийг гаргана. Тэд эцэст нь өөрсдийн жинхэнэ өрмөц шидүүдийг ашиглаж байгааг харсан Кусанаги баг зэрэг догдолж магадгүй хамтын хүч нь энэ чөтгөрийг унгаж чадах байх гэж найдана. Гэвч тэд дайрахын яг өмнө гол чөтгөр хин нэгний ид шидийн хүчийг онцолж хэлнэ. Хината өөрийг нь хилж байна гэж бодоод биеэ тоон ярахч. Чөтгөр түүний хийсэн нь Кусанагийн асар их ман байсан гэж залруулна. Ингэж үл тоомсорлуулсандаа ууралсан Хината Рику хоёр шидээ орхиод бүр гараараа дайрч эхэлнэ. Гэвч гол чөтгөр тэдний бүх цохилтоос төвөггүй зайлж ямар удаа юм бэ гэж тохуурхана. Хэсэг тоглосны дараа тэр сөрөг довтлогоо хийж хоёуланг нь газар шиднэ. Дараа нь гал ба салхины шидийг хослуулж 6 дугаар түвшний нийлмэл шид флэр сайклоныг ашиглан тэднийг ганцхан мөчтөл тарав. Хүчтэй цохилтын дараа Рику, Хината хоёр арайхийн босч ирэхэд Кусанаги ураг шалхаж үлдсэнийг нь өөртөө даатгах гэж хэлнэ. Хината тэр даруй эсэргүүцэж хэрв язгууртнууд хүртэл дийлэхгүй байхад Кусанаги яаж дийлэх юм бэ гэж асууна. Рику ч ухрахыг санал болгогч Кусанаги ийм нэг мангас өөрт нь юу ч биш гэж тайван хэлнэ. Рику түүнийг гол чөтгөрөөс ялгарч буй аимшигт эд шидийн хүчийг үнэхээр ойлгож байна уу гэж асуухад Хинатач мөн ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалцсаар байна. Тэд ашигтай хүн болж харагдах ёстой нэгэндээ нүүр бардан байхыг хүсэж байлаа. Кусанаги тулааны талбар руу алхахдаа чөтгөрийг яжилсан өнгөөр өдөөнө. Гол чөтгөрч түүний магадгүй хитрхи хүчтэй эд шидийн хүчийг сонирхсон хэвээр байв. Тулаан эхлэхийн өмнө тэр Кусанагигаас нэрээ хэл гэж асуухад Кусанаги би заавал хариулах ёстой юу гэж тоомжиргүй буцаана. Гол чөтгөрч үүнийг зөвшөөрөөд ер нь хүн төрлөختөнтэй нэр ус холбох ямар ч утгагүй гэж хэлснээр яриа дуусч жинхэнэ тулаан эхэлнэ. Гол чөтгөр шууд давталж Кусанаги руу бүх талаас нь цоврал дайралт хийн. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их тусалсан Чой Жамц Бархаст тусгайлан баярлалаа. Мөн өмнө хэлсэнчлэн манай данс руу 4500-аас дээш төгрөгийн хандив илгээсэн хүмүүсийн нэрийг уншиж байна. Воолож Лавг, Эрдэнэ Туяа, Сасар Барам, Даваасүрэн, Хатанбаатар, Инх сайхан Бат Очир, Мегмар Сүрэн, Ананд, Очир Өнөр Баяр, Батсүр, Чой Жамц Бархас та бүхэндээ маш их баярлалаа.